Сайн байцгаана уу? Намайг Даваадоржийн Даваажрал гэдэг. Би Орхон аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, тасаг дахлаглах цолтойгоор ажиллаж байна. Маркны цуглуулгатай холбоотой миний түүх нь 2022 онд Солонгос улсад ажиллаж байх үед эхэлсэн. Хамт ажилладаг байсан Солонгос ах маань анх надад марк бэлгэлсэн. Энгийн нэг бэлэг шиг санагдаж байсан ч тэр өдрөөс хойш миний сонирхол цуглуулгын хэмжээнд хүрнэ гэж би өөрөө ч төсөөлөөгүй. Тэр үеэс эхлэн би Солонгос болон бусад орнуудын марк худалдан авч зорж хайж цуглуулж эхэлсэн. Одоогоор миний цуглуулгад 375 ширхэг марк бий. Би багасаа спортоор хичээлж ирсэн болохоор олимпийн түүх бэлэгдэл агуулсан маркууд цуглуулах илүү сонирхолтой. Тэдгээрээс хамгийн онцгой нь 1988 оны Сөүлийн олимпийн маркуудтай альбом байгаа. Тэр марка авах гэж би Сөүлтийг зөрөн очиж олон газар хайж байж олж авсан. 600 мянган воноор худалдаж авсан энэ марк маань миний хувьд маш их үн цэнтэй. Маркны сонирхол маань анх зоос цуглуулдаг байснаас үүдэлтэй. Би нийтдээ 20,000 гаруй зоостой. Тэдгээрийн 700-аас 800 орчим нь альбом дэмхлэгдэн хадгалагдаж байгаа. Миний зоосны цуглуулгаданд олимпийн холбогдлолтой дурсгалын зооснууд ч бас байдаг. Гэхдээ яг өөрөө зорж хайж байж олж авсан зоос болон маркууд маань миний хувьд маш их хүнд цэнтэй. Энэ бол зүгээр нэг цаас биш. Би энэ жижиг дүрвэлжинд спорт, түүх, цаг хугацааг хадгалж явдаг гэж боддог. Ямар нэгэн зүйлийг цуглуулна гэдэг нь цаг хугацаа, тууштай байдлыг илтгэх үнэлж баршгүй хөрөнгө юм аа.